Таан мэдж байгаахын Евразийн эдийн засгийн зөвлөл Монгол улсын стандартчлал хэмжил 100 газар хамтын ажиллагаа санамж бичгтэй. Тэгэхээр энэ санамж бичгийн хүрээнд бид нэр бас хамтын ажиллагааны төлөв хөгжлийн төлөвлөгөө баталсан байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу хамгийн анхаарал хийгдэж байгаа сургалт эдийн засгийн хувьд гэсэн бас бид одоо 40 хүнийг очиж сурах юм бол боломжгүй. Тэгэхээр техникийн боломжийг ашиглаад энэ видео сургалт зохион байгуулж байна. За сургалтын ач холбогдол бол манай өндөр өөрөөр энэ эдийн засгийн том зоонд Монгол улсын экспорт нэлээд хичээлж байгаа. Ийм учраас энэ худалдаантай техникийн цаад төлөвийг байрлахын тулд техникийн зохицуулт гэж ямар өөрөөр бичвэдэг ямар шаардлага байдаг. Энэ одоо Евразийн эдийн засгийн зөвлөлийн 5 орн дээр ямар техникийн зохицуулт баримт бичгээр бүрдэж байна. Яаж баталгаажуулалт хийж байна. Ийм юмдыг бас биднэрт сурах, заах хэрэгтэй. Хоёрдугаар Монгол улсын стандарт техникийн зохицуулт тохиолдлын үнэлгээний итгэмжлэг бол хэрэгжээд одоо жил болох гэж байна. Энэ үрээд бас манай Монгол улсын бас баримт бичгээр бас шинжлэгдэж байна. Сая улсын үзлэг явуулаад техникийн зохицуултыг одоо боловсруулах юм жагсаалт засгийн газар одоо батлагдана. Энийг одоо хэрэгжүүлэх техникийн зохицуулалтаас боловсруулахад энэ Орсын Евразийн эдийн засгийн холбооны туршлага маш чухал. Энэ одоо том дүнгээр өгч болж байна. Энэ оролт энэ сургалтын техникийн зохицуулалтаа холбоотой яам бүрэлдэхүүн ялтын байгууллага стандартлэгчд баталгаажуулалтын байгууллага хэмжлэг бүх ус нэг долгион дээр орж ийн гэдэг нь маш ачаал. За тэгэхээр баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ яг одоо бид Монгол улс, Армен, Беларусь, Казахстан гэсэн 4 орн холбогдоод олон улсын видео маань ихэхэд бэлэн болоод байна. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын худалдааны харилцаанд тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор Монгол улсын стандарт хэмжил 100 газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын техникийн зохицуулалт итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018-аас 2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр стандарт хэмжил 100 газар болон Евразийн эдийн засгийн комисстай хамтарч Евразийн эдийн засгийн холбоо дахь техникийн зохицуулалт тогтолцоо сэдвт олон улсын сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар техникийн зохицуулалтын тогтолцоо бүрдүүлэх, хөгжүүлэх, бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний систем, техникийн зохицуулалтын тогтолцоо ба стандартчлал, техникийн зохицуулалтад үнэн зөв найдвартай хэмжилтийг хангах зэрэг сэдвээр зохион байгуулсан. Цаашид Монгол улсын засгийн газраас баталсан үндэсний чанарын хөтөлбөр, экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олон улс бүс нутаг гадаад орны худалдаанд тавьж буй стандартчлалын болон техникийн зохицуулалтын шаардлагыг нийцүүлж, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад энэ сургалтын үр дүн ач холбогдол орших юм аа. За өнөөдөр стандарт хэмжигдсэн газраас Евразийн эдийн засгийн комисстой хамтран зохион байгуулсан техникийн зохицуулалтын тогтолцооны сургалт нь яг одоо энэ салбарт ажиллаж байгаа энэ техникийн зохицуулалтыг одоо боловсруулах, түүнийг цаашид мөрдөн ажиллах хүнс үдээжгүй яамны хувьд бол одоо их чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж одоо оролцогчийн хувьд бол үзэж байна. Яагаад вэ гэхээр хүнс үдээжгүй яам 2019 онд махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалт боловсруулахаар энэ зорилтыг дэвшүүлээд ажиллаж байгаа. Энэ хүрээнд бол одоо нэлээд их олон одоо шийдвэрлэх найрсгах асуудлууд байсан. Энэ өнөөдрийн сургалт бол өнөөдрийн конференц бол энэ асуудлыг бол нэлээд их бидэнд бол тодорхой чиглэл болгон өгсөн ач холбогдолтой гэж үзэж байна. Шинжлэн батлагдсан стандарт техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулиар Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартууд маань сонгон эргэлэх болоод техникийн зохицуулалтыг бол бүх нийтээр заавал одоо дагж мөрднө гэж заасан байдаг. Энэний дагуу Монгол улсад техникийн зохицуулалтын бичиг баримтыг боловсруулах одоо зайлшгүй одоо шаардлагатай байгаа. Энэ тал дээр энэ сургалт маань бас
маш өндөр ач холбогдолтой боллоо. Техникийн зохицуулалтын хэрэгжилтэнд одоо мэрэгжлийн хэлтийн байгууллага хяналт тавина гэж тус хэлтэн заасан байдгийн хувьд мэрэгжлийн хэлтийн байгууллага энэ стандарт тэмцээн газраас зохион байгуулж байгаа энэ сургалтанд бол сургалтыг маш их дэмжиж болцлоо. Хурлын хувьд гэх юм бол Евразийн эдийн засгийн комиссаас зохион байгуулагдаж байгаа хуралд бол нийтдээ 4 орн бол яг энэ оролцогч байгуулахаар бол оролцлоо. За үүнд бол Казахстанаас оролцлоо. Казахстанаас 2 байгууллага, за итгэмжлэл хэмжил зүйн байгууллага бол оролцож явлаа. За Белорусаас бол бас энэ техникийн зохицуулалтыг хариуцсан байгууллага болон итгэмжлэл баталгаажуулалтын газар, за мөн хэмжил зүйн үндэсний үргэлжлэл гэдэг ингээд үндсэндээ Белорусаас бас 3 байгууллага болон за Белорусаас ингээд оролцлоо. За Армениас бас ингээд энэ хуралд бол бас оролцож бас мэдээлэл бол авлаа. За энэ зохион байгуулагчийн хувьд гэх юм бол энэ Москвагаас одоо энэ Евразийн эдийн засгийн комиссын төв газраас нь онлайн сургалтыг бол зохион байгууллаа. Тэгэхээр энэ үндсэндээ бол Евразийн эдийн засгийн комиссын нийтдээ 5 орн үлдсэн байгаас бол эдгээр ингээд онлог маань өдөр онлоо бараа таваараа одоо солилцоод болон төлөвлөлт одоо техникийн саатгахыг явуулах чиглэлээр бол энэ бол маш өгөөжтэй сайн сургалт боллоо гэж байна. Тэгээд бид бол цаашдаа бол олон улсын байгууллагт бас энэ одоо орон зайгүй хамааран хоорондоос энэ уялдаа холбоотой мэдээлэл солилцох, за иймэрхүү одоо юу гэдгийг мэрэгжлийн зүгээс бол энэ сургалтын зохион байгуулах ийм зүйлийг цаашдаа зохион байгуулах. Тэгээд өнөөдрийн сургалт маш амжилттай сайн боллоо.